Ээжигээ буулгаж өгч байгаа үний цай. Өөтөө үлдэж байгаа хөвч. Та хоёр башнаахгүй хаа шиг. Өөл чинь тав яа. Ундаа. Энэ ч энэ дэр буулаа. Эдгээр шаардаад ээж. За хэр вэ? Янзын сайхан том онгоцны удалдуулаа. Би бүр ээжийг амар хүйтэн байгаа юм ноолор өмсгөө гаргаад ирсэн. Гэл явж байна эндээс. Өстө ноос өнөр төлж шít. Манай хоёр дүү байна тэнцээ. Тэгээ төрхөн байна бай. Нөө гэдэг юу гэдэм бэ? Солонгосоор хэлэх юм уу? Аньянгасеё. Аньянгасеё. За Солонгосын KFC-г амсах гээд ирлээ. Анхноос буугаад 3 цаг болцсон байна те. Би энийг Монголд амар хийддэг байсан. Одоо энийг амсч үзнэ. Солонгосын хамаар байна гэж. Амттай байна уу? Үгүй байна уу? Яг рил байж чадах нь уу? Энийний соус нь тэгтээ арай их юм байна уу? Монголын гол. Шаад. Нэрээс шат өөр амттай муухай байна. Монгол гарсан загвар байна. Нарда дээрээ чикэндээ, доороо чикэндээ, дотроо чикэндээ. Энэ гоё юм байна. За буудалтай ирлээ. Орж өрөөгөө харж гайхшир. Гэртээ ирлээ. Гэртээ ирлээ. Оо тэрээ. За. Тэрээстэй дэшиг. За манай тавцаа байна. Нэг том юм шиг л харагдаад байсан чи тий. Том ч юм уу? Том доор нэ. Тийм үү? Харин чөөрхөн том байраа. Энэ бол том байна. Наа телевизэр чи ажиллах уу? Ажиллах уу? Юу гарах уу? YouTube орж болох юм уу? Тийм оруултаа аль харъя. Хөрөгчөнд нь юу байна гэж сайл ирсэн. Аяг тавхтай юм байна та ямар ч байсан. Аяг тавг нь байгаа байлгүйгээд авахгүй жин дан гэж. Аяг тавхтай байна. За. Юмнуудаа дал хийгээл. Гоё юм байна уу? Эвгүй энэ захиалж орж ирсэн. Бодоосоо тэгш. За бид хоёр өнөөдөр ээжийн нүдний агалганд орноо. Сууж. Бичлэг хийн гэ нүүрийн бодох гэж хамаг цаг явууллаа. 8:36 болсон шин. Үсээ янзлахсан чи үсний эндүний юу лээж оролт нь лөө. Тий. Хошууных нь юу зөрөө таардаггүй. Одоо яана ингээд арзаагаад орчилтай нь шүү дээ. Ямар хувц өмсгөө. За мэдхгүй. Намайг ингийн бөгөө дараа хувцал гэсэн шин. Би их л сонин хувцалдаг юм байлгүй дээ тий. Тийм юм шиг байна. Хараач тий. Намайг даруухан хувцалж чадахгүй нэ одоо ингэний. Даруухан бөгөөд нэг жоохон юм маягтай л хувцалж. Өмд нэг юм. Болох уу? Янаад өмчлөх шүү. Харин миний энэ жакет бас гоё байгаа зү. Энэ цагаан ерөөсөө болохгүй байхгүй юу? Энийг энэ нэг тэмүүгээс ирсэн. Тэмүүгийн бараа одоо өмсч үзэхээс наад тэр доторхын хар өмсөд цагаан өмсч болохгүй юм. Тэгвэл болох гээд шүү дээ. Наа чи ястаа жинхэнэ хувцалж чадахгүй. Тэйгээ тааруулаа нэг юм бор юм өмсчихв. Наад чараа хамаагүй дээр нэ. Сая цагаан бор хоёр босч. Энэ цөмгөн. За мэдхгүй энэ өнөөдрийн хувцалт чинь юусэн. Тэгээ өөр газар игээд хувцлахаар угаасаа ингэ бүтдэггүй байхгүй. За үнэн фэйл үс янзлахгүй. Би нэг солонгосын хөтлөгч шиг наасаа. Тийм байна. Яасан. Гүүгээ танаас нь та өнөөдөр юу хэлэх гэж байгаа вэ? Солонгост ирэх ажил маань одоо ээжийн харааг төлөвлөх зэрэгтэй ирж байгаа. Ээжийн эмнэлэг тий энэ
HJ Tower гэдэг энэ ахгүй юу? Энэ урд үстэй. Ай. Тааж өсөн мохоо одоо яана ойлаа. 5 давхарт нь First Eye Center гээд ээжийн хагалгаанд орох газар. 5 давхарт юм байна. Яа ээж яаж миний хувцсыг ингэж хувцалж чаддаг юм хөөргөн байгаа юм. Наа ч өөр юм байна яг. Нааша зогсон. Тэр нэг шал хөдөөний харагдаад байна. Жижиг утас байх шүү дээ. Надаа 17 авч өгөөд өөрөө миний 16 прог авна гинэ жижигрүүлээд. Дагуулж явж Хараа тэглүүлснээр гинэ. Манай ээж гайл дээрээ буцах гэж байсан үстэй. Би тоё first aid гэсэн мэ. Та бол энэ их шиг ээж биш үү? Тэр одоо шинжилгээнд орох гэж байгаа байхгүй юу? Шинжилгээдээ ороод хариугаа сонсоод шууд зөвлөгөө аваад тэгээ шууд хаалгаанд орох юм тий. Холон зүгээр. Айж юм уу? Айхгүй. Яа. Солонгос сонсохоо айхгүй. Итгэж байгаа юм ба та? Зүгээр солонгос гэдэг үгэнд нь итгэж байгаа юм биш үү? За. Ээж хараагаа шалгуулах гэж орчлоо. Айгуу сайн үздэг юм юу? Ийм олон төхөөрөмжтөр үздэг. Ийм үгчин. Нэг удаагийн ингэ нүдний хараа шалгадаг юм бол амар олон юмны амар олон төхөөрөмж дамжиж дуусны дараа болд юм байна дөө. Нэг нүдний харааг шалгахад бүр бараг 10 хэдэн төхөөрөмжөөр ингэ шалгаж байгаа байхгүй. Тус бүрийн ингэ үйлдэлээрээ өөр юм хардаг. Гоё юм аа. Би тэр хоёулаа шинжилгээгээ өгчөө эмчээ хүлээж зөвлөгөөг авах байна. Аваад шууд хагалгаанд орно. Би бол хагалгаанд орохгүй шүү дээ. Ээжигээ угаасаа хагалгаанд оруулах солонгост ирсэн болохоор Одоо ингээд өдөөс хойш хаалгаанд орно гэсэн. Тэгээ сууж байна. юу ч хэдэг болох юм байна. Ондгүй юм асуухгүй дээ. Шаны дараа шууд юм мэдж болно үстэй би шүү. Айгүй. Жаахан бүрүүлсэн шүү л гэсэн. Ямар ч үс. Одоо нэг үрэлцсэн үдтэй хүн дагуулж авч хоолд орсон юм. Бүрүүлсэн шүү л гэж. За. Төгслөг хийж байна. Зөвлөгөө авах гээд эмчтэй уулзаад. 문제 없고 그 성 난시가 있어요. Марта зах гам гिचгээд байдаг байхгүй юу? 이거랑 안약은 제가 그 За ямар ч ээжийг зөвлөгөөнд нь оруулаад ямар хуу төрлийн хаалгаа хийх үү гэдээ ер нь ярилцлаа. Тэгээ манай ээж ер нь зүүн талаараа л айгу бага хард юм байна. Тэгээ зүүн талынх нь болохоор ойр болон хол нь ерөнхий хуйлаа муу болохоор энийг нь засна гэж хэллээ. Тэгээд ямар нэгэн зүсэлттэй хаалгаа бол орохгүй юм байна. Би бараг болор сэлруулах байх гэж бодсон чи харин бодсныг бодвол харин гайгүй. Нэгдлийн нүдэнд нь л зөвхөн хаалгаа хийн гэсэн. Тэгээ ласек гэдэг хаалгаа тэр нь болохоор ямар ч зүсэлт орохгүйгээр лазераар эмчлэх хэмжилгээ юм байлээ. Хаалгааны дараах эхлэх эм болон нүдний шил өгсөн first eye-аас цаанаас нь тэг ингээд ийм тусаалганууд өгд юм байна. Нүдний шил өгд юм байна. Би сайн нөгөө нэг зүгээр өөрийгөө ямар хуу хараатай байна гэдэг минийх ерөнхий гайгүй. Тэгтээ бас ээжигээ дуурайгаад зүүн тал маань муудах магадaltaй гэнэ. Хөвшөлтөөсөө хамаарч миний яг хараа муудна уу гэхээс ерөнхий бас дажгүй. Тэгээд хагалгаанд ороод 5 оны дараа буцаж ирж үзүүлнэ гэж бит хоёр цаг нэрээ авсан. Ээжигээ явуулчаад би өөрөө үлдэн тэгээд наттай хамт байгаарэ. Миний YouTube бичлэгтээ би зөндөө гоё юм хийлгэн. Гом идэх, мах шарах уу, KFC идэх үү, бургер идэх үү. Юу идэх өсөж өглөө. Чи бүр ингээ McDonald's байсан, KFC байсан. Миний ер нь дуртай бүх юмнууд байлээ. За бүр амар гоё. Бүх брендийн газраар орж үзэн би авахгүй л дээ. Би ямар ч брендийн тийм үнэтэй тийм хэдэн сая юм авч чадахгүй л дээ. Тэгтээ зүгээр л гоё нүдтэй хуучралмаар байгаа байхгүй зүгээр эмэгтэй хүний зан заяа өөр. Yandel Monster-ийн бас юу байгаа зү барилга байгаа. Dior-ийн барилга байгаа. Тийм ингээ бүгдийг нь үзмээр байгаа байхгүй юу? За ингээд хаалгаанд орж иргээд хувцас өмсөд ингээд хөлөөгөө сууж сэтгэл нь ямар байна? Сэтгэл бас хөөрүүлээ. Одоо гарч ирээ бүр гоё болчих байлгүй дээ. Гой соёлтой сайхан үйлчлэгээтэй газар байна. Өстэй удаашгүй дээрээ л ингээ хаалгаанд ороод яг сууж байна. Амжилт гэж. Ээж хаалгаанд ороод дуусчих гинэ. Хаглаа хийсэн юм үгээ би өөр бараг асуулаа штэ. Тэрээс ороод 27 секундэд лазер хаглаач нэг жаахан шарж байгаа юм үнэртэй л тэгэл байхгүй.
Болцсон уу гэсэн болцсон гэсэн. Бүр гайхаад оршгүй. Тэгээ ямар ч байсан өөрчлөлт бол дороо өгнө. Асуудал байхгүй л гэсэн. За баяр Юм хөгжчихжээ. Янзын гоё болсон байх шүү. Ээжийн ажлыг бол бүтээлээ. 5 хоногийн дараа эргээд ирэх юм байна. Тэгээс ийм арт руу орлоо. 24 цаг ажилладаг. Гадаас гоё байна тий. Хойлоо бараа өглөөрөө ирчихжээ. 24 цагийн ийм жижигхэн сэв шиг ийм арт байд юм байна. Хөөрхөнл юм биш тий. Солонгос улгуур чинь дандаа ийм байд юм биш тий. Ямар ч Starbucks авахгүй бол Солонгост ирсэн нэмэр алга. 안녕하세요. Can I get a latte? Take away please. 11,600 won юм байна. Энэ одоо яг Starbucks руу орсон болохоор бас англиар яриад ойлголцож болж гин. Зарим бүр яг огт тийм англи хэлгүй ч юм уу тийм газар орохоор latte гэхээр ойлгодгүй гэдэгс арай өөр аялалтай байдаг. Энэ latte гэж хэлэх нь. Амжилттай кофегоо бол авчлаа. За cheers. Амжилттай агалгаанд орсон гээд кофе уучлаа. Яг илүү гараад үсээ янзлаас ихэл аваад хувцас солилоо. Солонгос уламжлалт хувцас хүмүүс гээд бид хоёр одоо метрогоо олохж даваад өгнө үү яана. Метрологоо явж байна. Google Map-аа хараад явж өгнө үү. Ойлгохгүй. Би ойлгоход бас хаач явчих юм шүү. Та байрлаж байгаа газраас бараг цаг 20 минутын газар юм байна. Тэгээ бид хоёр нэг удаа юу ах юм бэ? Дамжиж суун тэгээ автобусаар яваад тэгээд метронд суугаад ирнэ очих юм байна. Тэгээ бид хоёр амжилттай ямар ч гэсэн автобусандаа суудсан явж байна. Гэтэ үнэхээр цэвэрхэн юм а тий. Ястай гоё. За дараагийнхаа автобусны буудлын руу явж байна бид хоёр. Ажиг танаа маань энэ бичгээ ингэж би шалгах чий. За ястай өөр гарч. Нэг ийм газар ирсэн байгаа байхгүй юу? Амжилттай ямар ч гэсэн олоод ирлээ. Хувцаа олж өмсгөл юм байна ямар ч түрээсэлдэг гэсэн. Гадаа цагаагаар бол nice байна. Энд ч гоё зураг мөрөг авах бол гоё л. Угаасаа энүүгээр амар олон аялал зуучлалын хүмүүс байд юм байна. Бахан гадаад хүмүүс алхаж байна. Амар гоё юм байна. Тийм гоё юм хараагүй те. Энэ нэгэ суугаа амард юм биш. Юу ээ? Вау. Энийг би кинон дээрээс харж ирснээс ингэж ирж үзээгүй юм байна. Сүртэл юм тий. Юу удаа даа ямар олон хүн бэ? Энэ ч овцтой юм байна. Тэсээ би одоо ийм хүн үзэх гээд байгаа байхгүй юу? Хүрээд ирсэн чинь хаачжээ мэдхгүй ирээд бид хоёр үнэхээр фейл. Дараад нь ирэхээс өглөөний 11-ээс 4 цагийн хооронд ажилтдаг юм байна. Тэгээ тэрийг мэдгүй тэгээ хаа байсан цаг 30 минут яваад ирдэг насан. Тэгээ маргааш ирэх үү? Өглөө ирэхээр. Уг нь яг гоё цаг нартайд нь ирсэн байгаа байхгүй юу ила тий. Монгол таун гэдэг тэр нь хааны юм болоо. Одоо тэгээ болоо Монгол таун дээр очиж хоол идэхэд явж байна. Метрон цуулаа одоо сууж байгаа юм уу? Би одоо юу вэ? Бид хоёр Монгол таун дээр ирсэн чинь энэ ийм биш. Дээгүр хүн яваад ах юм. Ингээд ийшээгаа эргээд Монгол таун юм байна. Тэнцээ бүр хангаа гэдэг бичгийг хараад танилаа гэж. Ийшээ орж идэггүй. Энэ дээр энэ Монгол номадик гэдэг тэнцээ наран Монгол зоогт гэж бас байна. Ажлыг илүү ороод идэв. Байдаг дотор ороод ирлээ. Юу харчихсан газар юм яа гэх юм. Дами. Хошор Боринки гэрээ ингэ. Улааш шүү дээ. Улааш идээ. Хошор маань одоо ирээл ер нь болчлоо. Гой харагдаж байна тий. Ай сайхан хооллоорой. Дажгүй олтой юм тий. Солонгос нэг удаа бид хоёрын хошор идлээ. За одоо ямар ч гэсэн гэрлэгөө явлаа. Өнөөдрийн бол влог ингээд дууслаа. Тэрэндээ тэгтээ сууж болд юм бол нэрээ. Дараагийнхаа влогтой хамт байгаарай. Баярлалаа.